Өмнө нь тулгарсан бэрхшээлийг сэтгэлийн тэнх зориг тэмүүллээрээ даван туулж буй хүүхдүүдийг энэ чадах болов уу гэх томчуудын эргэлзээ нь хүүхдийн өмнө бас нэгэн саад бэрхшээл үүсгэдэг. Тэдэнд итгэх бидний итгэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэдлэг боловсролтой болгох асар том үүрэг юм. Тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах нь та бидний үүрэг үлээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Нийгэм ахуйн баримжаа хичээлийн 6 дугаар ангийн сурагчдаа зориулсан хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах вэ гэдэг сэдвтэй хичээлээ эхэлье. Хүүхдүүд та бүхэн дэлгэцэндээ ойртон суугаад өөрт хэрэгтэй зүйлсээ сурч аваад амьдралдаа хэрэгжүүлээрэй. За, эдэхийн тулд амьдрах уу? Эсвэл амьдрахын тулд идэх үү гэсэн юм асуулттай нөхдүүдээ. За тэгэхээр та бүхэн юу гэж бодож байна? Аав ээжээсээ асуугаад ярилцаарай. Хүн идэхийн тулд амьдрдаг юм уу? Эсвэл амьдрахын тулд иддэг юм уу? Юу гэж бодож байна нөхдүүдээ? За багш нь бол амьдрахын тулд иддэг гэсэн хариултыг сонгоно. Гэхдээ хүн болгон өөр ингэсэн хариултыг сонгож болдог учраас та бүхэн өөрийнхөө сонгосон хариултаа хамгаалж аав ээжтэйгээ ярилцаарай хүүхдүүдээ. Тэгэхээр идэх гэдэг маань амьдрахын маш нэг чухал хүчин зүйл болж ирж байна. Тэгэхээр бид нар идж байгаа, ууж байгаа, хүнсэндээ хэрэгж байгаа зүйлсээ маш анхаарал болгоомжтой сонгож түүнийг маш зөв арга барил дадлаар хадгалж хоол хүнсэндээ ашиглаж сурах нь маш чухал зүйл юм. Тэгэхээр 6 дугаар ангийн сурагчид та бүхэн аав ээжтэйгээ авч хүнсний бараа бүтээгдэхүүнийг бол тогтмол худалдан авч аав ээжтэй тус болж байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. Тийм учраас энэ хичээлийг сайн сонсож аваад, сурж аваад аав ээжтэй бас давхар зөвлөгөө өгөөрэй хүүхдүүдээ. За, хоол хүнс. За хүүхдүүдээ дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. За, гэр зөвлөмж гэдэг ийм зөвлөмжийг Монгол улсын ийм хүнс хариуцсан төрийн байгууллагаас гаргасан байсан. За тэгэхээр монголчууд бид бол эрт дээр үеэс малынхаа махыг маш их хэмжээгээр хэрглэж мөн малаас гаргаж авсан сүү цагаан хэдэн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэсээр ирсэн. Тэгвэл цаг хугацааны явцад энэ их хөгжлийн хүрээнд бид бүхний хэрэглэдэг хоол хүнс бол маш ихээр өөрчлөгдөж, шинжлэгдэж сайжирсан байгаа. За энэ гэр зөвлөмжн дээр бол одоо Монгол гэрний ийм хэлбэртэй байгаа хүүхдүүдэд та бүхэн харж байгаа бах. За нийт энэ хэрэгж байгаа хоол хүнснийхаа 11-ээс 16 нэгжийг нь бол үр тариан бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэсэн ийм зөвлөмж өгсөн байна. За 2-оос 3 нэгжийг махан бүтээгдэхүүн. За 3-аас 5 нэгжийг бол хүнсний ногоо. За 2-оос 3 нэгжийг бол жимсгэн. За харин мөн адил 2-оос 3 нэгжийг сүү цагаан эдээ ийм бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл Монгол хүн таны эрүүл мэндэд хэрэгтэй. За яг энэ зөвлөмжийн дагуу хоолсноор таны эрүүл мэндэд бол одоо нэн тохиромжтой Монгол хүний зөв хооллолтын одоо ийм жишг зураг бол энэ байгаа юм. Тэгэхээр хүүхдүүдээ бид бүхний тогтмол хэрэглээд маш их хэмжээгээр хэрэглээд байдаг махан бүтээгдэхүүнийг тэгж их хэмжээгээр хэрэглэх ёсгүй байх нь. Харин үр тариан бүтээгдэхүүн буюу үр тариа гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх, дээрээс нь жимсхнийг тогтмол эзнээр таны бие өөрт хэрэгтэй амин дэмүүдэд цуглуулж, эрүүл сарвал урт удаан амьдрахад эдгээр хүнсний бүтээгдэхүүн бид бүхэнд тусалж байх нь шүү хүүхдүүдээ. За хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо юуг анхаарах вэ хүүхдүүдээ? Энэ талаар бүгдээр хамтдаа мэдчих авцгаая. Та бүхэн аав ээжтэйгээ хамт яваад дэлгүүр орохдоо аав ээжигээ яаж хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгааг анзаарч ирсэн хүүхдүүдээ. Очоод байрж үзнэ, өнөрлж үзнэ. За дээрэс нь маш сайн иргэн тойруулж сайн хардаг тийм ээ. За хүнсний бүтээгдэхүүнийг сонгож худалдаж авахдаа харах, өнөрлөх, амтлах, хүртгүүн мэдрэхүйн эрхтнийхээ тусламжтайгаар гадаад байдал, биет байдал болон амт үнэрийг нь сайтан шалгаж аваарай гэсэн ийм зөвлөгөөг өгч байна. Тэгэхээр
энэ зөвлөгөөний дагуу сайн анхааралтай ажиглаж хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаарай. За мөн та бүхэн аав ээжтэйгээ хамт дэлгүүр явдаг бол аав ээж чинь яг энэ байдлаар энэ яг одоо харах үнэрлэх амтлах хүртгүүн мэдрэхүүгээрээ хүнсний ногоог худалдаж авч байгааг та бүхэн анзаарах болно. За мөн хүүхдүүдээ худалдагчаас тухайн бүтээгдэхүүнийхээ гарал үүсэл болон үйлдвэрлэсэн он сарыг маш сайн асууж шалгаж хэвших хэрэгтэй. Хугацаанд дууссан бүтээгдэхүүн хүний биед маш их сөрөг нөлөөтэй аюултай учраас заавал үйлдвэрлэсэн он сарыг нь асууж байх хэрэгтэй. За яагаад хоол хүнсийг зөв хадгалах ёстой байдаг юм бэ гэсэн асуултанд бүгдээрээ хамтдаа хариулт олцгоё хүүхдүүдээ. За нэмэх 4-өөс нэмэх 60 хэмээн дулаан орчинд хүнсний бүтээгдэхүүнд нян үржих таатай нөхцөл бүрддэг гэж байна. За тэгэхээр дулаан орчинд байгаа хүнсний бүтээгдэхүүн нян үржиж амархан муудах нь байна шүү хүүхдүүдээ. Тэгэхээр аль болох хүнсний бүтээгдэхүүнийг хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалах нь зүйтэй байх нь байна. За харин нян гэж юу юм бэ хүүхдүүдээ? Мэдхүү хүүхдүүдээ? За багш тэгвэл нян гэдэг зүйлийн талаар багахан товчхон мэдээллийг та бүхэндээ өгье. За нян гэдэг маань нүдэнд үл үзэгдэх буюу бид бүхний энгийн хараагаар харагдахгүй өвчин тараадаг бичил биетийг нян гэж нэрлэх нь байна. За хоол хүнсийг хэрхэн хадгалах ёстой вэ? За энэ асуултын хариултыг бүгдээрээ хамтдаа харцгаая хүүхдүүдээ. За хоол хүнсийг хадгалахдаа хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалах ёстой. Амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүрээс авснаасаа хойш 1 цагийн дотор хөрөгчөнд хийх ёстой мэй хүүхдүүдээ. За тэгэхээр дэлгүүрээс амархан мууддаг хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж авсан тохиолдолд худалдаж авсан цагаасаа буюу хөрөгчнөөс нь гаргасан цагаасаа 1 цагийн дотор гэртээ хөрөгчөнд байрлуулах ёстой. Хэрвээ 4 цагаас дээш хугацаанд хөрөгчөнд хадгалаагүй тохиолдолд тухайн хүнсний бараа бүтээгдэхүүн нян ихээр үүсч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох учраас яах ёстой гэж нөхдөдөө зүйтэй хаях хэрэгтэй гэж байна. Тийм учраас эрүүл мэндэд анхаарч 4 цагаас дээш хугацаанд халуун дулаан газар хадгалсан хүнсний амархан мууддаг бараа бүтээгдэхүүнийг бол хаях нь таны эрүүл мэндэд зөв байх нэ. За амархан мууддаг хоол хүнс гэж багш нь сая ярьлаа. За одоо бүгдээр хамтдаа амархан мууддаг хоол хүнснүүдийн төлөөллөөс олж мэдцгээе. Маш олон тооны амархан мууддаг бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхдээ бид бүхний өдөр тутамд маш ихээр хэрэглэгддэг айл бүрийн одоо хөрөгчийн тогтмол байдаг ийм бараа бүтээгдэхүүнийг онцолж та бүхэндээ мэдээлэл өргөхээр багш нь цуглуулсан байгаа шүү хүүхдүүдээ. За эхний зурган дээр юу харагдаж байна хүүхдүүдээ? За зүйтэй. Энэ бол өндөг байна. За өндөг амархан мууддаг хоол хүнсний тоонд ордог байх нь байна. За өндгийг за дараачийн зурган дээр бид бүхэн хямыг харж байна. Хям махан бүтээгдэхүүн. За махыг болоо маш өндөр хэмд боловсруулж гаргаж авдаг байгаа хям. Хям бас амархан мууддаг бараа хүнсний бүтээгдэхүүний тоонд зайлшгүй орно. За дээрэс нь хүүхдүүд бид бүхний амтархан идэх дуртай, төрсөн өдрөөрөө шинэ жилээр баяр ёслолоор амтархан идэх дуртай амтд бэлуун маань хүртэл амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүн тоонд ордог байх нь байна. За дэлгэцэн дээр харагдаж байгаа дараачийн зураг юу байна хүүхдүүдээ? За энэ бол мэдээж өдөр болгон айл болгон хүнсэндээ хэрэгэлдэг махан бүтээгдэхүүний зураг харагдаж байна. За 5 дугаарт нь сүү харагдаж байна. За монголчууд бид бол эртээр үеэс сүүг бол одоо тогтмол хэрэгжилж ирсэн.
За түүхий сүү буюу хөөрүүлээгүй сүүний хувьд бол амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүний тоонд орно. За харин энэ зураг дээр харагдаж байгаа энэ савлсан энэ өндөр хэмд хөөрүүлж бэлтгэсэн энэ сүү бол амархан мууддаг бараа бүтээгдэхүүний тоонд орохгүй. Гэхдээ хөөрүүлээгүй сууны зураг оруулахаар хүүхдүүд та бүхэн төөрөгдөд буруу юу гэдгийг нь мэддэхгүй байх гэсэн учраас багш нь сүү гэсэн бичгтээ энэ сүүг онцолж оруулсан шүү гэдгийг та бүхэнд хэлье. За хоол хүнсийг юунд хадгалах ёстой вэ гэсэн асуулт байна. Та нар юу гэж бодож байна хүүхдүүд ээ? Танаа гэрийнхэн хоол хүнсийг юунд хадгалдаг вэ? Зүйтэй бид бүхэн хоол хүнсээ хөрөгчин болон хоол хүнс хадгалах агуулга зойрондоо бид нар хүнсний бараа бүтээгдэхүүнээ хадгалдаг. За дэлгэцэн дээр юу харагдаж байна хүүхдүүд ээ? Маш сайн байна. Энэ бол хөрөгч. За дараачийн зурган дээр харагдаж байгаа юу илээ хүүхдүүд ээ? Дэлгүүрүүд дийлэнх тохиолдолд дотор нь бид бүхний хамтрахын идэх туртай заримгийг хийчихсэн байдаг. Энэ юу илээ хүүхдүүд ээ? За энэ бол хөлдөөгч. Сайн байна. За энэ бол яг тухайн бараа бүтээгдэхүүний тохирох хэмтэн хадгалахад зориулагдсан хүнсний дэлгүүрүүдийн түгээмэл ашиглагддаг шилэн хаалгатай хөргөх зориултын ийм хөргөгч байна. За тэгэхээр бид бүхэн өнөөдөр шинээр хөргөгч, хөлдөөгч гэсэн хоёр үгнийг ойлгож авч ялгааг нь мэдэж авсан шүү хүүхдүүд ээ. За энэ гарч байна. Хөргөгч, хөлдөөгч. За тэгэхээр багш нь хүүхдүүд та бүхэнтэйгээ энэ хоёр үгийг үсэглэж хэлье гэж бодож байна. Саяхан бид бүхэн телевизээр үндэсний үсгэлийн авраг хэмээх гоё нэвтрүүлгийг үзэж сонирхсан. Та нар таалагдсан биз дээ хүүхдүүд ээ. Тийм учраас хэдүүлээч гэсэн энэхүү тэмцээнд оролцох бэлтгэлээ энэ хичээлээр ч гэсэн багхан хийгээд үзье. За эхлээд хөргөгч гэдэг үгийг үсгэлцгээе. Багшаагаа дагаад хэлээрэй. Хэ, О, Ир, Гэ, О, Гэ, Ч. Хөргөгч. За сайн байна хүүхдүүд ээ. Одоо хамтдаа хөлдөөгч гэдэг үгийг хамтдаа үсэглэж хэлцгээе. Хэ, О, Ил, Дэ, О, Гэ, Ч. Хөлдөөгч. За сайн байна хүүхдүүд ээ. Багшаагаа дагаад хэллээ. Ер нь хичээл дээрээ тогтмол шинэ гарсан үгнүүдэд үсгэлж хэлснээр хүүхдүүд та бүхэн шинэ үгнүүдэд маш сайн тогтоож цээжиж авахын зэрэгцээ бид бүхний ярих чадварт илүү сайн нөлөө үзүүлэх юм шүү хүүхдүүд ээ. Тэгэхээр шинэ гарсан үгнүүдэд заавал багштайгаа хамтарч үсгэлж хэлж найз нөхдүүд дундаа мөн ангийнхан дундаа гэртээ хичээлээ үзээ сууж байгаа бол гэрийнхэн дундаа үсгэлийн тэмцээн зохион байгуулж хамтдаа сайхан өрсөлдөж сайхан тоглоцоогоорой гэж багш нь уриалъя. За хөргөгчөнд хүнс хадгалахдаа анхаарах зүйлс. За хөргөгчөн дотор хүнсний бараа бүтээгдэхүүнүүдэд хадгалсан байгаа зургийг та бүхэн дэлгэцэн дээр харж байна хүүхдүүд ээ. За болсон бүтээгдэхүүнийг дээд тавирт тавина. За болсон буюу шууд хэрэглэдэг хоол хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хамгийн дээд хэсэгт нь байрлуулах нь байна. Харин түүхий буюу болгож хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчнийхөө доод хэсэгт байрлуулах нь байна. Яагаад вэ хүүхдүүд ээ? Яагаад болсон бүтээгдэхүүнийг дээр нь байрлуулад боловсруулж болгож хэрэглэдэг бүтээгдэхүүнийг доор нь тавьдаг юм бол аав ээжээс асуугаад ярилцаад үзээрэй хүүхдүүд ээ. За багш нь яагаад гэдгийг хариулъя. Яагаад гэвэл болгоогүй боловсруулж хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг дээр тавьснаар түүн дээр байгаа бохирдол болон ямарваа нэгэн бактери болсон бараа бүтээгдэхүүн дээр унах аюултай, шууд иддэг бараа бүтээгдэхүүн дээр унах аюултай учраас ингэж дараалалаар байрлуулдаг байх нь хүүхдүүдээ. За үүнийг сайн мэдээд аваарай. Шууд буюу угаад цэвэрлээ шууд идэж хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнээ дээдлэлт нь
болгож буюу хоол болгож иддэг бараа бүтээгдэхүүнээ хүнсний бүтээгдэхүүнээ доод хэсэгт нь байрлуулах нь шүүхтүүдээ үүнийг сайн мэдээд аваарай. За дээр нь нэмж хэлэхэд хөргөгчинд байгаа хүнсний бүтээгдэхүүн их болох тусмаа тухайн хөргөгчний хөргөх чадвар сулардаг учраас зарим бараа бүтээгдэхүүнүүд муудсан байх тохиолдол гардгийг хүүхдүүд та бүхэндээ хэлж өгье. Тэгэхээр хөргөгчний ачааллыг хит их байлгах нь бас бараа бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүндээ сөрөг нөлөө үзүүлэх нь байна шүү. За одоо бүгдээрээ зарим хүнсний бүтээгдэхүүнүүдийн хадгалагдах хугацааны талаар ярилцгаая. За энэ дэлгэцэн дээр юу харагдаж байна хүүхдүүд ээ? За зүйтэй. Энэ бол талх байна. Бид бүхний өдөр тутам тогтмол хэрэглэдэг талх харагдаж байна. За талх харин хэр удаан хадгалж болдог хүнсний бүтээгдэхүүн юм бол мэдгүй хүүхдүүд ээ. За багш тайлаарэ өөрийнхөө бодлыг. За талх маань ариун цэвэр аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд 400 г ба түүнээс дээш жинтэй далхыг 48 цаг буюу 2 өдөр хадгалах ёстой юм байна. Тэгэхээр далхны хадгалах дээд хугацаа 48 цаг байдаг учраас худалдаж авсан даруйдаа 48 цагтаа багтааж хэрэглэх нь оновчтой байх нь шүү хүүхдүүд. За дараачих нь юу байх нь байна? За энийг уншаарай хүүхдүүд. Хэрчсэн гурил гэж байна. Бид бүхэн сүүлийн жилүүдэд хэрцэн гурилыг хоол хүнсэндээ маш их түгээмэл хэрэгжилж байгаа. Хэрцэн гурил маань бас бид бүхний цагийг бол маш их хэмнэдэг. Дээрээс нь одоо монголчууд бид бол одоо гурилан бүтээгдэхүүнийг бол одоо хоол хүнсэндээ гурилыг бол маш ихээр хэрэглэдэг учраас хэрцэн гурилын үйлдвэрүүд ихээр байгуулагдаж бид бүхний цагийг бол маш ихээр хэмнэх болсон гэдгийг хүүхдүүд та бүхэн мэдэж байгаа. За хэрцэн гурилыг 65%-аас ихгүй агаарын харьцангуй чийгшилтэй. За энэ маань юу гэж ийм вэхээр ерөнхийдөө хөрөгчин доторхыг хэлж байна. 6-аас 10 градусын хэмд энгийн орцтой хэрцэн гурилыг 3-аас ихгүй. Харин сүүлийн үед ихээр гараад байгаа өндөгтэй хэрцэн гурилыг бол 1-ээс ихгүй хоног хадгалнаа гэж байна. Тэгэхээр хэрцэн гурилыг их хэмжээгээр худалдаж авч хөрөгчөндөө хадгалж болох нь байна уу хүүхдүүд ээ? Болохгүй байх нь тийм ээ. Яг тухайн үедээ хэрэглэж байгаа хэмжээгээр худалдаж аваад тэр даруйдаа хэрэглэж явах хэрэгтэй. Дээр нь хүнсний дэлгүүрүүдээс хэрцэн гурил худалдаж авахдаа заавал он сарыг нь харж шинэ эсхийг нь худалдагчаас лавлах нь маш чухал гэдгийг та бүхэн энэгээр сурч авлаа хүүхдүүд ээ. Амьдралдаа заавал хэрэгжүүлж хөвшөөрэй. За бид бүхний амтархан идэх дуртай чихрийг мөн бас яаж хадгалах талаар бүгдээрээ хамтдаа мэдэж авцгаая. За энэ дэлгэцэн дээр одоо бид бүхний амтархан идэх дуртай маш олон чихрүүд харагдаж байна. Twix, шоколад, M&M гэсэн ийм амтад бас шоколадын өрөл болон бусад олон төрлийн ийм гоё чихрүүд харагдаж байна. За чихрийг дотроо маш олон янз байдгийг хүүхдүүд та бүхэн сайн мэдж байгаа. Жимстэй, зүгийн балтай, чөмөхтэй, цул хатуу чихрийг бол 6 сарын хугацаанд энгийн температурт хадгалах боломжтой байдаг юм байна. Тэгэхээр бусад бараа хүнсний бүтээгдэхүүнүүдийг бодвол энэхүү чихэр маань бас илүү урт хугацаанд хадгалагдах юм боломжтой байдаг юм байна. За харин тоос, элсэн чихрийн холимог чөмөхтэй хатуу чихэр, сүүтэй, нийлэг хальсан уутанд жижиглэн савлсан чихрийг 3 сар хадгалж болдго юм байна шүү хүүхдүүд. За энэ дээр гарч байгаа мэдээллүүдийг бол хүнсний чиглэлийн мэрэгжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийг багш та бүхэнд хүргэж байгаа. За харин шоколад эсвэл шоколадаар бүрсэн шоколадын чөмөхтэй чихрийг 4 сарын хугацаанд хадгалж болдог байх нь байна. Тэгэхээр чихрээ бас хэтэрхий удаан хадгалаад идэх шаардлагагүй. Тэгвэл
Хүүхдүүд бид бүхэн амттан чихэр их дуртай учраас ингэж удаан бол хадгалахгүй бах тийм ээ. Аль болох хурдан идээд дуусгачдаг. За дэлгэцэн анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. Мах гэж байна тийм ээ. Мах бол бид бүхний өдөр тутамд хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг юм хүнсний бүтээгдэхүүн байгаа. За зурган дээр хамгийн дээд дахиад харагдаж байна. За дахианы махыг тасалгааны температурт 2 цаг хадгалж болно. Түүнээс илүү хугацаанд хадгалвал дахианы мах муутах нь шүү хүүхдүүдээ. Харин хөлдөөгчөнд маш сайн хөлдөөсөн тохиолдолд 1 жил хүртэлх хугацаанд хадгалж болдог байна. За үхрийн махны хувьд бол тасалгааны температурт мөн адил 2 цаг хадгална. Харин сайн хөлдөөсөн үедээ 6-аас 8 сар хүртэлх хугацаанд хадгалж болдог байна. За гахаа махны хувьд бол мөн тасалгааны температурт адилхан 2 цагийн хугацаанд хадгалж болно. Харин хөлдөөгчөнд маш сайн хөлдөөсөн тохиолдолд 6 сар хүртэлх хугацаанд хадгалж болдог байна. За хамгийн доор өндөг харагдаж байна. Өндөг яагаад махан дунд орсон юм бол хүүхдүүдээ? За багш нь хэлж өгье. Өндөг нь маш их хэмжээний уураг агуулгаддаг. Тийм учраас одоо уурагдлаг ийм махны төрлийн бүтээгдэхүүнтэй хамт орчихсон байна. За тасалгааны температурт өндгийг 2-оос бага цаг. За өндгийг тасалгааны температурт ерөөсөө удаан байлгаж болохгүй байх нь байна. За харин хөлдөөгчөнд өндгийг 3-аас 5-7 хоногийн хугацаанд хадгалж болдог байх нь байна. Тэгэхээр хүүхдүүдээ махан бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд удаан хадгалж болохгүй гэдгийг эндээс хараад сайн ойлгож аваарай хүүхдүүдээ. Аль болох махан бүтээгдэхүүнийг хөлдөөгч хөрөгчөнд хадгалж занших нь бид бүхний эрүүл мэндэд хэрэгтэй зүйл байх нь байна. За харин дараагийн та бүхэн танилцуулах гэж байгаа хүнсний бүтээгдэхүүн бол зүгийн бол. За хүүхдүүдээ зүгийн бол ямар хугацаанд тасалгааны температурт хадгалж ямар хугацаанд хөрөгчөнд хадгалах талаар та бүхэнд дэвшүүлэх санал байна уу хүүхдүүдээ? За багш нь одоо та бүхэнд зүгийн балыг яаж хадгалдаг талаар хэрэв хугацаанд хадгалж болох талаар мэдээллийг харуулъя. Хамтдаа сурцгаая. За зүгийн бол огт мууддаггүй юм байна хүүхдүүдээ. За зүгийнээс гаргаж авдаг энэ зүгийн бал маань огт мууддаггүй. Гэхдээ сэрүүн орчинд хадгалвал чигшил болон амтаа бага алдаж илүү удаан амт чанараа хадгалсаар байх нь байна. Энгийн нөхцөлд байсан тохиолдолд бол мөн бас мууддахгүй ч гэсэн чигшлээ алдах, ам чанараа бага зэрэг алдах тохиолдол гардаг байх нь шүү хүүхдүүдээ. За амтад зүгийн бол зүгийн бол хүний биед маш их хэрэгтэй одоо тийм амин дэмлэг ийм хүнсний бүтээгдэхүүн байгаа. Та бүхэн ялангуяа өвлийн улиралд зүгийн балыг сүйтэй найруулж халуунаар нууснаар таны дархлааг дэмжиж одоо ханиад томуу хэмээх ийм амьсгалын замын халдварт өвчнөөс таныг хамгаалахад бас гол хүчин зүйл үзүүлэх ийм хүнсний бүтээгдэхүүн шүү хүүхдүүдээ. Тэгэхээр зүгийн балыг муудна гэж огт айх шаардлагагүй. Тэгвэл хөрөгчөндөө хадгалах нь зүйтэй байна гэдгийг бүгдээрээ эндээс ойлгож мэдчихвлаа. За багш нь та бүхэндээ хүнсний бүтээгдэхүүнүүдийг ямар нэгэн нөхцөлд илүү урт удаан хадгалах зарим нэг одоо амьдралаас шалгарсан зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэе гэж бодож байна. За хүнсний ногоогоо шинээр нь хадгалахыг хүсвэл тугуулган цаасанд ороож тавиарай гэж байна. За сүүлийн үед бол одоо амархан мууддаг үнэтэй нарийн ногоонуудыг одоо манай эцэг эхчүүд маань хоол хүнсэндээ одоо ихээр хэрэгэлдэг байгаа. Тэгэхээр энэ зурган дээр харагдаж байгаа шиг хүнсний ногоогоо одоо хүнсний тугуулган цаасаар ороож тавьснаар энэхүү ногооны хадгалах хугацаа нь бол одоо илүү урт болох нь байна. За бид бүхний нэрэлт занснаар банан буюу гадил жимс их амархан харлаж мууддаг. Та бүхэн дэлгүүр дотор одоо муудсан банануудыг заримдаа хардаг тийм ээ. Гадуур хальсна гэдэг хав харамгтай болцсон. За хэдэн өдөр ч гэсэн гадил жимсийг шинэхнээр нь байлгая гэвэл үзүүрийг нь хүнсний скотчоор ороож
хөрөгчөндөө хадгалаарай гэж байна. За энэ зурган дээр харагдаж байна хүүхдүүдээ гадал жимснийхаа үзүүр хэсэг буюу чийгчлийн хамгийн их алддаг энэ хэсгийг нь хүнсний скотчоор ороосноор гадал жимс шинэхнэрээ удаан хадгалагдах боломж тай байдаг юм байна. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн бас их хэмжээгээр гадал жимс худалдаж аваад хөрөгчөндөө хадгалах гэж байгаа тохиолдолд үзүүр хэсгийг нь хүнсний скотчоор эсвэл нэмгэн уутаар ороож тавьснаар энэ гадал жимс шинэхнэрээ удаан хадгалагдах нь байна. За энэ юу харагдаж байна хүүхдүүдээ? Бид бүхний амтхан идэх дуртай бялуу харагдаж байна. Бялууны хэрцэн хэсэг дээр нь талхахыг нэмхэн зүсээд шүдний жигчлүүрээр тогтооцсон байгаа хүүхдүүдэд та бүхэн харж байна. За тэгэхээр энэ зөвлөгөөг харъя. Бүтэн бялууг зүсээд 2-оос дээш хоног хадгалах хэрэгтэй болвол зүссэн талдаа хэдэн зүсэм нэмгэн далахыг шүдний жигчлүүрээр тогтоогоорой. Тэгвэл амархан хатахгүй, амтаа чанараа алдахгүй, удаан буюу ямар ч сан энгийн хадгалах хугацаанаас ам чанараа алдахгүйгээр тодорхой хугацаанд бас хадгалж болох ийм шалгарсан арга байдаг юм байна хүүхдүүдээ. Тэгэхээр амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. За одоо бүгдээрээ өнөөдрийн хичээлээр үзэж сурч мэдэж авсан зүйлээ баттгаж хэдүүлээ асуулт хариулт хийцгээе. За эхний асуултыг харж байна. Шууд идэж хэрэглэх бүтээгдэхүүнийг хөрөгчний аль хэсэгт хадгалах вүлээ хүүхдүүдээ? За багш нь түрүү хэлж өгсөн. За зөв хариултыг хамтдаа харъя. За хариултын сонголтууд байна энэ хэсэгт. Хөрөгчний дээд хэсэгт хадгална, доод хэсэгт хадгална, хөлдөх хэсэгт хадгална гэсэн байна. Шууд буюу шууд болголгүйгээр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг хөрөгчний дээд хэсэгт хадгалах нь байна. Сайн байна хүүхдүүдээ? Маш зөв. Хөрөгчний дээд хэсэгт шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нь байна. За бүгдээрээ дараачийн асуултаа харцгаая. Талхыг ямар хугацаагаар хадгалж болох вэ гэсэн юм асуулт байна. Хариултуудыг харъя. 84 цаг, 48 цаг, 106 цаг гэсэн байна. За хариултаа дотроо одоороо хүүхдүүдээ аль хариулт зөв бэ? 1-р хариулт уу, 2-р хариулт уу, 3-р хариулт уу? За бүгдээрээ зөв хариултыг хамтдаа харцгаая. 48 цаг буюу 2-р хариулт байсан байна. Сайн байна хүүхдүүдээ? Асуултандаа маш амжилттай сайн хариулж хичээлийн анхааралтай сайн үзсэн байна. За дараачийн асуултанд хамтдаа харцгаая. Үхрийн махыг хөрөгчөнд ямар хугацаагаар хадгалах вэ гэсэн ийм асуулт байна хүүхдүүдээ. Хариултыг бүгдээрээ харцгаая. 2-оос 4 сар, 4-өөс 6 сар, 6-аас 8 сар гэсэн байна. За тэгэхээр аль хариулт нь зөв бэ хүүхдүүдээ? Багш нь түрүүн үхрийн махыг хөлдөөгөөд хөрөгчөнд хэр удаан хадгалж болох талаар заасан байгаа. За бүгдээрээ зөв хариултыг хамтдаа харъя. Зөв хариулт 6-аас 8 сар байсан байна хүүхдүүдээ. Баяр хүргэе хүүхдүүдээ. Ингээд өнөөдрийн заасан хичээлээс 3 асуултыг сонгож хүүхдүүд та бүхнээсээ асуулаа. Хүүхдүүд та бүхэн маань хичээлээ маш анхааралтай сайн үзэж ойлгосч 3 асуултанд маш амжилттай зөв хариуллаа. Сайн байна хүүхдүүдээ. За бид бүхэн өнөөдрийнхөө хичээлээр хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа юу анхаарах ёстой талаар ярилцаж ойлгож мэдэж авлаа. Мөн бидний тогтмол хэрэглэдэг хоол хүнсээ яаж хадгалах талаар мэдэж авлаа. За гэрийн даалгаварт хүүхдүүдээ гэрийнхаа хөрөгчөнд байгаа хүнсний бүтээгдэхүүнээ ямар хугацаагаар хадгалах ёстойг аав ээж, ах эгч, дүү нартайгаа ярилцаарай. Өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан хүүхдүүд та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн хичээл дээрээ сурч мэдсэн зүйлсээ амьдралдаа заавал хэрэгжүүлж заашаарай гэж багш нь хүсэж байна. Ингээд дараачийн нийгэм ахуйн баримжийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай хүүхдүүдээ.
Өмнө нь тулгарсан бэрхшээлийг сэтгэлийн тэнх зориг тэмүүллээрээ даван туулж буй хүүхдүүдийг энэ чадах болов уу гэх томчуудын эргэлзээ нь хүүхдийн өмнө бас нэгэн саад бэрхшээл үүсгэдэг. Тэдэнд итгэх бидний итгэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэдлэг боловсролтой болгох асар том үүрэг юм. Тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах нь та бидний үүрэг үлээ.